Агаарын бохирдлын улмаас жил бүр 7 сая хүн нас бардгийг та мэдэх үү? Эдгээр хүмүүсийн талаас илүү хувь нь зүрхний өвчин болон тархины харвалтаар нас бардаг. Энэ нь жилд 3.5 сая хүн нас бардаг гэсэн үг юм. Мөн бид арга хэмжээ авахгүй бол энэ тоо цаашид өсөх хандлагатай байна. Агаарын бохирдол гэдэг нь агаарт байгаа маш жижиг тоосонцор хийнүүд бөгөөд үүгээр амьсгалах үед бидний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байдаг. Жижиг тоосонцрууд нь шингэн болон хатуу хэсгүүдээс бүрддэг бөгөөд агаарын бохирдлоос шалтгаалсан нас баралтын гол шалтгаан болдог байна. Эдгээр жижиг тоосонцрууд нь цусны урсгалд орж, цусны судасны дотор давхаргыг гэмтээснээр судсыг хатууруулан нарийсгадаг. Үүнээс л болж цусны урсгал саарч цусны даралтыг ихсгэн, цусны бүлэгнэлтийг нэмж, зүрхний цахилгаан үүсэлт дамжуулалтын хэвийн үйл ажиллагаанд нөлөөлдөг. Агаарын бохирдол нь хэд хэдэн их үүсвэртэй байж болно. Гадаад ба дотоод орчны агаарын бохирдол гэж ангилагддаг. Дэлхий дээр бараг хүн бүр өөрөөр хэлбэл 10 хүн тутмын 9 бохир агаараар амьсгалж байна. Мөн амьдралын боломж муутай хүмүүс агаарын бохирдолд илүү их өртөж, үр дагавар нь тэдэнд илүү хүнд тусч байна. Гэсэн ч агаарын бохирдлыг бууруулах, түүний сөрөг үр дагаврыг багасгах боломжит олон алхмууд байна. Эмч нар өвчтнүүдийнхээ эрсдлийг хянах, агаарын бохирдлоос зайлсхийх алхмуудыг зөвлөх боломжтой. Шинжлэх ухааны нийгэмлэгүүд, сангууд, олон нийтийн нийгэмлэгүүд агаарын бохирдлыг бууруулах, агаарын бохирдлын эрүүл мэндэд үзүүлэх сөрөг үр дагаврыг багасгахад иргэдэд сургалт, сурталчилгааг явуулах хэрэгтэй. Хот орон нутгийн удирдлага, дарга нар байгаль орчинд ээлтэй нийтийн тээврийг өргөжүүлэх, утаагүй бүсийг бий болгох, халаалт болон хоол хийхэд цэвэр түлшний хэрэглээг дэмжих, алхах, дугуй унах, дэд бүтцийг сайжруулах, мөн хотын хэмжээнд агаарын чанарыг тогтмол хянах хэрэгтэй. Улсын болон дэлхийн хэмжээнд агаарын бохирдолтой тэмцэх бодлого хэрэгжүүлэх хэрэгтэй байна. Байгаль дээлтэй нийтийн тээвэр, байгууламж, эрчим хүч үйлдвэрлэлийн зохицуулалт, цэвэр түлш болон технологийн хүртээмж, мөн хог хаягдлын менежментийг дэмжих бодлого, хөрөнгө оруулалт зэрэг нь гадаад ба дотоод орчны агаарын бохирдлыг үр дүнтэйгээр бууруулж чадна. Үүнд өвчтөнд чиглэсэн арга хэмжээ, хотын дэд бүтцийг сайжруулах хөрөнгө оруулалт болон олон улсын түвшинд мөрдөгдөх дээрх бүх чухал бодлогууд орох юм. Бид агаарын бохирдлын зүрх судасны эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөг мэдэгдэхүйц бууруулж, зүрхнийхээ төлөө илүү чөлөөтэй амьсгалах боломжтой. Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв.